Эрхэм үзэгчдээ эх орныхоо 408 захист цэнхэрлэгцээгээ өмнө тусан суулгаж шалгандаа гэрэлтээс хөтөлбөр өмчтэй хүмүүс энэ үчийн мэндийг хүргэж байна. Гэрэлтээс хөтөлбөрийн маань 8 гарагийн дугаар та бүхэндээ хүрч байна. Энэ өдөр үзэгч та бүхэндээ хөтөлбөрийнхаа эхэнд хошин шогийн булангаа хүргэх гэж байна. За энэ удаагийнхаа дугаард шинэ үе продакшны бүтээл таксины жолооч бүтээлийг одоо хүргэж байгаа. Амьдрал гэдэг ахархан, урлаг гэдэг мөнх гэдэг үг байдгаа. Үнэхээр урлаг гэдэг бол сайхан зүйл юм. За тэр ялангуяа хошин урлаг гэдэг бол хүнд дандаа инээд хөөр баяр баясгалан авчирч идэг сайхан зүйл шүү дээ, тийм ээ. Хүмүүсээс ярьдаг чинь тийм инээд гэдэг бол ерөөсөө одоо маш сайн тийм эдлэгний юм аа. Хүн эрүүл байх хамгийн гол үндэс бол инээд одоо хөөртэй хангалттай байдаг ч юм. Тийм учраас үзэж шалгандаа манай уран бүтээлчид өнөөдрийнхөө хэлбэрийнхэнд энэ хүү хошин шогийн булангаа хүргэж байна. Ажилдаа гарах уу? Тэгээ. Хөөе, манайхан диспетчер ирж байна. Сайн байна уу та? Муу байна. Яац вэ? Та нар чи ямар хайшаа байж одоо? Хүн болгон гомдол мэдээлэл салахгүй. Танаа тэр нэг хэдэн такси чинь яаж яваад байгаа юм бэ? Хотын гудам замаар ингээд 10 өрөөсөө мөргүүлчихээ сүлжилтэй л энэ ч одоо. Соёлтой явал та нар гудамаар. Гэхдээ машины урдуур ороод 10 өрөөсөө мөргүүлчихээ яах гэж тэгж яваад идэх юм. Гэхдээ энэ хотын олон таксийн дотор чи тэгэж үрсэж хүний авахгүй болохгүй шүү. Тийш дээ. Холдох. Юу гэнэ? Холдох. Холдохгүй. Холдохгүй хүн холдохгүй. Хүн олдохгүй. Сая хүнтэй хотоос чи нэг хүн одоо зөөгөөд чадахгүй байна уу чи? Өдрийн 20 мянга тушаа чадахгүй хураагаад авна шүү аа. За. Гэхдээ лаандны урдуур үрсэж ороод хүн амтаа амтганд юу вэ? Гэхдээ лаандаар халтур хийгээ явдаг хүн байна уу аа? Тэгээ сожороод түүэн лаанднаас юугаараа дутхыг сожороод явах юм. Хайшаа юм бэ та нар ч одоо? Ажилд орё гэсэн ус зөндөө байгаа шүү. Чи нааш ороод ир. За дадуу чи урд нь машин унаа барьжсэн байгаа үстэй. Машин барьжсаа такси өрж байгаагүй. Тэгээд тэр машин унаагаараа нэг хүн хүргэж өгөөд нэг халтур хийгээ явжсэн байгаа үстэй. Хүн хүргэжсэн халтур хийж байгаагүй. Залуу чи нэг өдрийн 20 мянга тушаагаад нэг такси хөлөглөөд яваад ий чадах уу? Чаднаа шат нийлэлгүй явах болно шүү дээ дараа. Та зүгээр намайг мөнгө авчраасаа гээл дэвч итэг хүлээ тэгэл байжээ заа. Оо за бүр санаа авраа. Гүн нөгөө нэг залуу хайчваа хөрх юм дэвч итэг хүлээ гэсэн ирэх байгаа гэдэг одоо ингээд залбираад байж яах вэ? Тэгээ би аваад ирнэ шүү. Өдрийн юм өдөрт наа. За тэгээ. 20 мянгаыг өдөрт нүх чадахгүй шууд хураагаад авна. Аа. За тэгээд гудам талбайгаар тэгээд хортой мөөг түүгээд яваад. Юу гэж би таксигоо оргичоод ойр өмөөгөнд орж идэв юм чи. Байн ямар ч ойлголтгүй нөхөр байна аа. Энэ чамтай адилхан манай энэ таксины жолооч нар заа юу. За бүгд маргаас цагтаа ирэх шин нөхдөд. Аагүй дараа нь тийм. Шууд дарга нь болчихсон нэрээ. Уучлаарай. За чамаас нэг жоохон шалгалтаа. За баярлалаа дараа. Өдрийн 20 мянга төлж чадах нь үгүй юу? Шалгалтаа. За 20 мянга мод гэж юу гэдгийг чи нэг мэдэж аваа. За. Суу. Заха. Багаж онгоцгоо. Багаж онгорхоо. За. За. Дүүн 5 шар орноо. 5 шар орноо. За. Өдөр 20 мянгад тушаадаггүй шүү минь. Амьдралын төлөөд явж штэ. За ирлээ. 1400. Эдо 1400. За би яах вэ? Мөнгөө би 5 давхраас ихшээс аваад ирэх. Юу гэсэн үг юм бэ? Би хойно ачаага үлдээсэн байна. За хурдлаа би. Хүлээж. За гошон дараа. За би гэж. Ой. Үчи ингээд айлын гадаа тэгээд өдрийн хагас ингээд цагаа суугаад ах уу? Гү ачаа нуугаш штэ дараа. Наад ачаа чинь хэрэгтэй байсан бол 5 минутын дотор бууж иж мөнгө төлөөд явцсан байгаа. Ямар ч хэрэггүй хог ачиж. Тийм байж штэ. Ачаа барьсан ордлоо мөг. За мэдчих явлаа дараа. Хордлоо мөгийг одоо яг толгоондоо хийг авчих дараа ойлголоо. За суудаа туу. За энэ гизээ өрхөө явчихгүй л үү дээ. За хайд орох бай. 10 дугаар 10 дугаар хороод. За явлаа. За ирлээ 1200. Мэдөө 1200. Янаха. Яса. Өмтөд юм. Үгүй өгчөөд өгчтэй ш. Оо яана хөө. Дараа энэ. За яси дараа. Энэ бодохгүй. Энэ ямар муухай юм бэ энэ одоо. Жирэмсүүний дүр тоглосон ортоо мөгүй штэ. Чи ер нь энэ янзаараа өдрийн 20 мянга төлж чадахгүй нэ энэ. Ямар муухай залтай. Өөр тэр ажилд орох ихний залуу байсан битээ. Би төлөөд байна. Төлөөд юм. Чи тэгээ орж ирсэн усуудтай нэг соёлтой харьцалтай. Сайн байна уу та? Хаа хөрх үү? За бүсээ зүгээрээ. Бид километрын 500-аар явж байгаа шүү. За нойлоллоо та хараарай гэ. Хүнтэй соёлтой харьцаад хүргэж өгөх газар руу очиод тэгээ мөнгө авах та чи. Ойлголоо дараа баярлалаа дараа. За
За сууцгаа дүүнэр. За сайн байцгаана уу? Ингэж болохгүй дээ залуу хүмүүс аа. За сайн байна. Манай найзыг нэгдүгээр хорооллоо нэгдүгээр байр түргээд өгч. За тэгээ. Хүн тос гарч ирээ мөнгө гэж өгч. За тэгээ баярлалаа. Сайхан амраараа сайхан зүүзүүлээрээ маргааш баяртай уулзъя. За. За үсээ зүгээрээ 500-аар яваа шүү. 0 шүү. Явлаа. За илээ 1600 мэдөө. Хой сэрэг хой. Оо миний шиг хүрээд ирсэн хөөе. Уц чи хаанаа гой цалин мөнгө чинь буусах хаана. Оо сүнс хаанаа юм бэ хөөе. Нэг хүн оруулж ирсэн шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Өөр ч машин дээр ирсэн. Хаяа. Буйнараа болоо мэдөө. Одоо ингээд над руу хүмүүс уцтаа салахгүй. Танаа тэрний таксины жолооч чинь хаашаа ингээд халамцуу хүн орж ирэхээр тамаг цонхоо хаагаад халуун фар нүүрдэн үлдээдгээд унтуулаад унтцоо хонь гар утас цүнх төрүүлж цалин мөнгө хамгийн авчих юм аа гэдэг. Би тэгээгүй шүү дээ таргаа. Хэн батлах юм? Гэхдээ би Чи хоёулахнаа явж байсан. би тийхгүй хэрэгт орохгүй гэсэндээ л буулгаа явуулсан байхгүй юу та. Тэгээд дандаа гудам талбайгаар хортой мөг түгээд яваад ах юм а чи. Дандаа ийм хүн таарч гэж баймаргүй юм доо. Ой. Наасун давхар орё. Оршуулгын газар уу? Тийм ээ. Чи хоёр өдрийнхөө орлогын мөнгийг тушаагаагүй яваа мó. Тушаагаагүй. Орлогын мөнгөндөө хайртай юу? Аминдаа хайртай юу? Амтаа. Ийм ч хортой мөнгө бай. Хуцаад бай чи гэж зохино шүү дээ. Иргэж хараад барах хүн үү, барахгүй хүн үү гэдгийг харна шүү дээ. Тань шиг хүн бол 10 ч байсан барна заяа. А тэгтээ даргыгаа яаж барах вэ? Даргыгаа барах. Чи чинь тэгээд сая одоо тэгээд аминдаа хайртай гэдэг өөд дуурайд байсан. Энэ ер нь даргыг эрсдэлтэй байна даа бас аа. Ард хамаагүй хүн суулгах ч бас эрсдэлтэй биш үү? Залуу минь. Орлогын мөнгөө өдөрт нь тушаага явж Тэгээд юм хөнгөхгүй явсан дээр байна юу? тэгээд сэжиг бүхий хүн суугаад сэжиг бүхий газар руу хөргүүлээ гэх юм бол наад станцаа аваад хаана яваа газараа тодорхой хэлээд ившээдэг. Тэгэхээр яах вэ? Яах нь харахгүй юу чи? За 4 номерын такси найрамдлын замд явж байна. Яа! Ингэж ирд юм уу те? Яа. Ястаа гоё юм. Байгууллага хамт олонтой хүн шүү дээ. За ирээд тойлдох нь биш те. Яа. Манайхаа Хитүүлийн. Оо яасан бэ? Яасан бэ? Зүгээр үү хин бэ? Хин бэ? Яасан бэ? Яасан бэ? Хин бэ? Чи ер нь ямар амиа юм бэ? Чамаг ившээхэд л манай ойрхон явсан таксинууд бүгд очоод өстэй. Би Төв аймагт явжсэн юм дарга. Тэгээд наад чинь гэсэн Төв аймагт л явжсэн шүү дээ. Аймгийн төв дээр байсан юм уу? Би Баян чандуунд байсан шүү дээ. Хин бэ? Хин бэ дарга хин? Би ямар хаваатай бэ чи? Ившээсэн бицтэй. Гэхдээ станцаар гэж тийм. гадуур үйлчлэгэнд яваа таксинууд. Оо тийш тий. Чи одоо хаашаа намайг тэгээд шөнө орон дотроо ившээхээр авгаа өтөрийн голоор орж ирээд яасан ба хэмбэ гэдэг юм уу? Станцаар шүү дээ. За манайхаа үйлчлэгэнд байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. За. Өдрийн 20 мянга хийж ирээрээ залуу минь. Тэгэхгүй яг хоо дарга. Чадахгүй хураагаад авна шүү. За. Исвэж удаа дарга. За амьдралын шар хот зэрэглээ те. Яа, явна. Ээж ихөө сайн сууж байгаараа заа юу ээж нь хоол хүнс бэлдсэн байгаа ойр зур хэрэглэх мөнгө гэрт үлдээсэн байгаа заа. За шууд харин шүү чи. Та болгоомжтой сайн яваад Тэрээ ирээ. За. ээжтэй санаа зовлоо. За. Би одоо шууд таксиороо тарилаа. Тэгэрэй минь хөө. За. Оо, явах байхаа. Явна. Оо за. Багаж онгож хахаа хайрцагтай юм аа чи. Онгорхоо. За. Гэт хайрцагтай юм аа гээд. За. Хайрцтай юм аа. Тэ? Мэдж байгаа шүү. Нэг ившээгтэл чи дуусан шүү дүү аа. Ой, жолоо барьж унтчих байхаа. За, аль орох юм бэ дүү? Сансар орноо. За. Хотмаач бас нэг үе болов сайхан болж байна аа. Гоё За баярлалаа. Цайг болоод өндөр сайхан байшин баригдаа. Энэ утаа жоох хэцүү байна да, тийм ээ? Харин тийм ээ. Юм харж замын цагтаа мөрөх гэж байна. Оо, энэ хэдийгээ одоо шүргэж гээд ах юм аа. За ирлээ. За, дүү 4500. 4500. Тэ. Оо чи яана. Яас уулган ч юм бэ чи. Би ээжээс таксины мөнгө аваагүй юм биш үү? Гэрт мөнгө үлдээсэн гэсэн би ороод аваад ирээ. Заа юу. Хайрцагтай юм ардчих гэж байна. Хайрцагтай юм. За байж.
Байжээ. Цуг орноо хоёулаа. Үгүй ээж гэр тамаагүй юм битээ ороо. Хамаагүй өөрийгөө чи хортоо мөөгөө хоргоо мөөгөө гэдэг өгдөөд. Би мөөг юм уу? Цуг орё дараа тайлбарлая. За яасан бэ дүү? Өө ээж одоо мөнгө хаана хийсэн болоо би олдохгүй байхаа. Тийм бэ чи. Оо хоёул манай эмээгийн дэч мөнгө авч байгаа. Бензин алга. Би энэ колонк шиг бензин аваад бошуу юммаар бошуу зүс хүчи бас Монгол хүн байна та. Нэг аягны амсар зуулгаж болохгүй болохгүй. Оо чи. Марчаад. Яасан муха амны шиж ард дээр гард тийш шүсээ аяадахар. За хаа. Оо цай бол бодлохгүй яг. Бид энэ цай гэдэр яхаа. За бошуу аяг цай. Мөнгө авч иж гарнаа их. Ээж ин бүдэнэ. Мөнгө авч иж гарна. Ямар ч байсан. Энэ өдрөөс хойш 1 сарын дараа Бояха. Бояха. Яа, та нөгөө зураг авгаадгаад ирсэн юм уу? Гоё гарсан биз дээ хоёулаа. Хөөе, боях босоод ирээ. Би танаас хичээл асууя. Яас гизүү юм. Ээж чи Харин байдгүй ээж ирдгүй. болоо штэ. Ээж чи яаж тийм бэ? Харин тийм ээ. Одоо тэгтээ хэдэн мэдгүй ирнэ л даа өгнө ээж. Хоёр хард ангийн багш таалгуур өгсөн байхгүй юу? Зохион бичдэг хүчээрээгээд 7 хоногийн бүх өдрүүдийг оруулсан үйл явдлаа зохион бичдэг хүчээрээ гэсэн. Аваа мегамар өдрийг оруулсан уу? Тийм. За. Ах загсанд яваад ям дэрв. Авчирсан загсыг даваа мегамар лав пүр баасан бямбад идэв. Бодоо бүх гариг орсон бүгд орсон байгаа. Хүй болж штэ. Та ямар гоё сэтгэлтэй юм бэ? За. За түүний хичээлд явлаа. Нөгөө өрчөө хөөе сөрөлтөө 90,000 болчлоо шүү. Яана. Анх 4,500-аас эхэлсэн штэ би бүх юмаа бичээд байгаа штэ За эртгээ ирмэдөө. Алинаш үнсээ. Эртгээ ирэлтээ санаа зовоод бас хэцүү юм байна штэ. За. Яах вэ гэж яаж байгаа бол харахгүй шүү ингээд булан тохороо хараад үн чин ботох шиг юм сонгон дээр ингээл байх чи муухай эвгүй юм байна штэ. Эртгээ ирмэдөө. Тэр үүдэн таксины мөнгө тавьдсан байгаа. Оо за. Хүй. Хоёаха өнөөдөр нөгөө нэг эцэгхийн оролттой гэсэн. За би очие. За. Аав ирнэ гэлч мэдөө. Болох юм уу? Яа тийм тэгээд. Оо ашгүй. За түр хичээлдээ явлаа. Эдгээр ч одоо 90 хүний гар тутсан хайшаа. Хаадаг онгорхоо ягаад Ой энэ сүрэлт ингэдэгий штэ энэ нэг. Хаалга онгорхоо байна уу юу? юу сүрэл тайцсан юм бол Сүрэлт хичээлд явлаа. өөрөө хин бэ? Аав нь нөө. Аавны. Өөрөө харин хин ороод ирвэн гэлүү? Би сүрэлтийн багш нь байна л да. Багш нь. Тий. Хичээлд явахгүй юу? Явж байгаа. Явж байгаа үстэй. Тий, явж байгаа. Өдөртөө такси унааны мөнгө энэ тэр гээд аваа явдаг штэ надад чинь. Аав нь гэснөө те нэг юм асуучгүй ээж найдсан юм бол доо. Миний амьдрал тань тийм хамаатай юу? Гото яах вэ? Багш нь ч бас нэг хүүхдүүдийнхаа ахуй амьдралдаа танилцах ёстой байдаг юм л да. Ээж нь үү? Та яагаа вэ? Ээж нь үү? Ээж нь яг вэ? Би хоёрыг татаа тайсан танхны ишгэ хаяа явсан хүндээ. Хаашаа вэ? Нэг солонгос өгөндөө суугаа солонгостош будаа тарныг явсан. Тэр оронд бид хоёр энд будаа болж байгаа байхгүй юу? Яг вэ? Би боо юм боддгүй. Сайн явж байгаа болоо зүгээр. Бид хоёр би такси барьд мөн хүүгээ нэг хойно урдаа оруулж чаддаг хүн болгоо л болж байна. Хийчих байна. Энэ такси. Өөрөө энэ гадаа байгаа такси өөрөгч Тийм нэмээ. ээ. Энэ 4 антийн 8 цацруулагч дотроо явна гэрэлтэй миний такси. Тэрийг ч харсангүй л те. Боёо. За. Боёо. Та нөгөө хурал явна гэсэн яасан. Гүчийн хараач энэ. Ээжээ! Хайсан ээжээ. Боёо. Таньч манай ээж штэ. Солонгосоос баригдаад ирлээ би. Уучлаарай. Юу шүү? Та буруугаар ойлгож болохгүй. Би зүгээр өөрөө өнгөрсөн амьдралыг ярьсан. Өөрөө чинь бодсон шиг үр хөвгтө хайчхаар эмхтэн хүн биш шүү би. Уучлаарай. За зүйл ээж чи байгаа тэр бүх юм яриад авъя. 90,000 өртөө байгаа шүү дээ, тийм ээ? Би юу ч илүү дутуу юм авахгүй мэдөө. За уучлаарай. Танаа хүүч анх 4,500 таксиж ирсэн. Тэгээ өдөртөө нэг 1,500 энэ төр гэж авсараад хоол ундын мөнгөсөрөөд 90,000 өртөө болсон, тийм ээ? Тэрийг би одоо авчмаар би таны хүлээг сар бодлоо танаад. Нэр ажиллаа алдчихна. Ээж та боёохын мөнгөний өгчөөрөө заяа амар сайн ах шүү. За. Хүй, орой та намайг авах юм уу? Би авдаггүй. Ээж чинь ч юм уу за тэгж байгаа. Тийм ээ ээж ирсэн чи. Хөөх чи одоо бүр. За хоёул тооцоо бодноо. За. Өөрөө манад 30 хоног амьдэрсэн юм байна тийм ээ. Яг үнэ. Үрждэг нь 20,000. Яга 20 өрчөж чад. Чи бууд сонсон бол 25,000-аар хонох байсан шүү. За. За ингээд 600,000. Өдөрт хэдэн удаа хоол идчихсэн бэ? 3 удаа. 3 удаа 15 тэнцэг нь 450,000, нэмдэг нь 600,000. Ингээд сая 50,000 төгрөгийн өрөнд орсон байна да. Уучлаарай. Хүнээс авах нь яг хүнд өхөө болцоо юу? 90,000-ийг хасаадах нааднаасаа. Хасаадах юу вэ? Юм үлдэх нь наа чи. Хасах нь 90,000.
За хэд болж байна? Өө 960 яа. 960 мянган төгрөг. Юу яа. Ингээ би өдөртөө нэг 20 мянгыг тушаад тий. 22-ыг олоод тий. 2 мянга авчирч өгөөд 480 хоног барагдуулчих. Юу Чи яриа. хугацаанд оройдоо л авчирч өгөөд. Би ер нь өөрөө чинь сайн мэдэхгүй байгаа шүү. Ямар хүн манай гэрт орж ичгээд юу болоод байгааг би сайн ойлгохгүй. Өөрөө намтрыг их түүхтэй л тий. Ярил л да би инглээ. Ерөөсөө юу яла 6 жил би ариг тамхи янз бүрийн зүйлээс хол байсан. Тэгээд Тэгээд сургуульд орсон найзтай. За тэр яг тэр айгу буруу эхлээд юм. юу ярих гад юу яриад байгаа бэ чи? Өснөд хилээд энэ л та би. За чи тэгвэл намайг анхааралтай сонсч заа юу. Гадаа байгаа такси чинь Жавхата гэдэг такси баазын машин байна. За тэгвэл тэр Жавхата такси бааз чинь одоо болтол нийслэлийн тээврийн газраас хотод тээвэрлэлтийг хийж зөвшөөрөл аваагүй байгаа. Аваагүй. Тий. Тэр дараагийн мэдг асуудал шүү дээ. Тэгэхээр тэр зөвшөөрлийг нь өгдөг хүн нь би вэ? Чи тэгээд ийм таксигаар яаж чи тэр хаадаг онгорхоо байгаа? За би тэр нэг Энэ туул даргын гэр мөн үү? Орох уу? таньдаг хоолоо юм чи. Сайн байна уу та? Сайн явж ирсэн үү? Гэхдээ таныг би нэг сарын Би танд юу гэж хэллээ? Та хоёр дээр дарих юм байхгүй шүү. Энэ чинь миний орон гэр. Та ер нь намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Энэ нэг эмэгтэй хүний даралж болно үгүй шүү. Үгүй. Та ерөөсөө андуурсан байна. Намайг ч бас өмгөөлж хангаадаг хань нэжид нөхөр гэж байд хэд зогсож байна. Үгүй би тэгж бодоогүй л дээ. Уучлаарай хөө. Би танаа хавгаагаас чинь нэг зөвшөөрлөг бичиг авах гал сарын саргацсан явчихсан гэж ухаар хортоо мөгөө. Гэж танаа авгаа юм уу? За тийм байна. Үгүй авгаагаас гарын үсэг авах гэж яваад байна. Гадагшаа ажиллаар явцсан гэ өнөөдөр ирсэн гэж Туулаа. Шинэ ажил дээр явуулж болдгоо юм уу? Тэр яам хамгийн газар агентлаг байх юм бол тэндээ явуулах та энэ. Хойд энэ бидний гэр орны ойрсон. Боловтой шисүн хотомдроо аваад эндээс явцгаа чи ингээ ажлын байр бол. танаа аваад ямар ч буруу байхгүй хөө. Би танаа нөхрийг ажилд авсан хүн байна хөө. Хамгийн сайн таксигаа бариулж байгаа штэ. За чи нэг гарын үсэг хаа. Нэг 4 хоногийн нэг юм байгаа штэ тооцоо. Авилгалд идэгдэл эхэлж штэ чи. Энэ нэг авгаа. За яах вэ? Тэгээд тууш. Би өнөө өрөө хэлий маргааш ажил дээр нь очиж бол мэдөө. Би өгч. Ой чи заяо. Маргаашаас надтай ээлжинд явна мэдөө. Исмэн ч одооч. Би юу? Болох юм уу? За. За маргааш уулзъя дарга. Та энэ дэр нэг гарын үсэг. Ой чи. Гадаага миний таксиг угаачаад яв мэдөө. Ойлгосноо? Би юу? Одоо болох юм уу? За. Өглөө уулзъя дарга. Өглөө. За ястаа. Ястаа намайг уучлаарай. Би нөгөө Альтер хүн шүү дээ. Би эндээс тусууллаа. сандарсандаа. Зүгээр би оройдоо 2 мянгаыг авчирч өгөөд. Үгүй юу арай та хэдцагт ирэх вэ? Тэр ажлын байдал харж иж болно л доо. Юу тэгвэл би ямар хоол хийж идэм бэлээ? Чи өөрөө мэдээл хийчихэлтэй чи. Гарын дор материалаа ашиглаад хийчихэлтэй. Тэгэл ажил хийхгүй зорчигч хажууд ямар хоол идэх инээ тэрэ гэл би нэг хад хуурах цой үгүй гэл ингэж би муухай штэ чи. Айгуу хүн хуурах гэдгийг би шүттэй хоол идэх. Дунд нь чи хэцүү тийш чи. Нэрэж тийм юм болоо. Нэг юм асуучих уу? Одоо явж манай хүүг авна гэлөө. Харин авд юм уу гэж бодоод чи. Надад нэг юм санал байна л да. Нөгөө гадаа байгаа 4 антинтай 8 цэцэрлэгчтэй Ёны гэртээ таксинд сууж болох болоо би? Татгалзах юу ах вэ? Болох юм уу те? Болохгүй яг. Чи өөрөө голохгүй бол миний такси чи бас тэгтээ гайгүй. Миний такси чи эргэлт нэр гал дарахад уртлын хоёр дуу таг гэж дуурж байгаа шүү. Хүмүүс таван бол гэдгийг би зүр зориуд тэгсэн. Зүгээр сүр оруулж тэгсэн. Эргэж байгаагаа бусдад сигнал дарснаас амар өгдөг байхгүй гэж. Миний такси ч бас гоё шүү дээ. Уртл суусан, хойно суусан хүмүүс бүгд жолооч нь гарч гаднаас нь онгоолгоно чи. Хүндэтгэлтэй харагддаг байхгүй юу? Сайнтай жишээ нөө мөнгө өгөхгүй зугтахгүй гэж дотор бариулуудын удас хийцээ. Тэп бодгаа ичдэг байхгүй юу? За тэгвэл сууж болно уу? хамт явж болох юм тийм ээ? Сууж болно. Суугаад амьдрч болно. Нэг амьдралаа залгуулах такси хадад авсан биш. Амьдралтайгаа золгоо тампуу юу? Ингээд өнөөдрөөс эхлээд нэг хүний төлөө биш, 2 хүний төлөө санаа зовх боллоо. Яваанда 3-4 хүний төлөө санаа зовж магадгүй. Тэгвэл ингээ миний такситай хоёулаа. За. Хүү
Хүү гэдэг дээр гээ дагвар залгах уу? Бодлого яах вэ те? Хүүгээ очиж авъя. За, тэгээд? За тэгвэл хайр гэдэг дээр бин дагвар залгах уу? Болно. Хайр минь урд цугаад яв заяа. Гэрэлтэй цонх хөтөлбөрийн нэм гаригийн амралтын өдөр зориулсан гэрэлтэй цонх хөтөлбөр үзэгч та бүхэндээ яруу найргийн цагаараа үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр өнөөдөр маань яруу найргийн цаг болно одоо нэрт яруу найрагч бид бүгдийн одоо бүх зохиол, бүх өгүүлэлэг, бүх найруулгын унших дуртай агуу хүн байдаг. Энэ хүн бол ягаахгүй Эренчингийн чойн гэж одоо мундаг хүн байсан. Энэ хүний Монгол найруулга гэдэг энэ найруулгыг уншиж үзээгүй сонсоогүй хүмүүс л байхгүй байх гэдэг. Энэ найруулгыг өнөөдөр үзэж болондоо хүргэж байна. Тэгээд чойнгийн одоо олон сайхан бүтээл, олон сайхан найруулга өгүүлгийн дундаас л энэ яхахгүй Монгол найруулгаас Монгол хүнд одоо эх орноо хайрлах, эх орноороо Бахархах, аврагшах тийм ээ. Тэр бүх сайхан зүйлийг шингээсэн ийм бүтээл гэж одоо манай уран бүтээлч бас сонгож өнөөдөр та бүхэндээ өгж байгаа юм шүү. Тэгээд бүгд хамтдаа Эренчингийн чанарын Монгол найруулгыг хүлээн авцгаая. Монгол гэдэг сарангаа сайлчин охидны салхинд борлсон сайхан их орон. Монгол гэдэг тэнгэрэн цэлмэг тэгш талан цэлгэр тэнцүүрчтэн цэмцгэр тавдилхийд холсгүй сайхан их орон. Монгол гэдэг уул нь өндөр ургацсан өтгөн урсгалан тунгалаг уужим сайхан их орон. Монголын дуу гэвэл моторын дуу биш. Мартын залуусыг уяасан мойл хар нүднүүдийн дуу Монгол гэдэг юм. Монголын дурсгал гэвэл мөнгөн боронстой шохомбор биш. Мөрөн удраагүй цуаны зам дээр мөнгөчин үлдсэн хүн чулууг хэлдэг юм. Их орны минь нүдэн билчээх гэж эсхийгрийн хаймарт эдээ зааглах гэж эртний Европын эртээ зоригтой жуулчид элсэн цөлөөр нь ангаж явсан мөрвий. Хөнгөө юм шиг өнгөсөн манжидаачин улсын хүрээний битүү хар хилэн малгай хүлэг морины тоосон дунд толгой тоогон хэлийн овооны бэлд өнхөрж унсан мөрвий. Энэ чин эзэнтэй. Эзэн нь эртээ чадaltaй. Эртнээсэн эцэгтэй өвөгтэй хадан дээрэн бичгтэй хадган дээрэн ерөөлтэй хаанч Монгол гэдэг нэртэй ханагар их орн шүү. Бомбарцэг минь. Чи хоёр хүнээр хөтлүүлсэн бөөр алга үнэ шиг гайхан хамзахсахтан бөхөх төргөнгүйдэлтэй жижиг морон сойж бөхшгүй галын дэргэд хүрлэн нүрэн гийж бөөмөргөлийн айс хүчдэлдэн далайсан бөгтөр толгойд Монгол хүний тухай сонссон уу? Ахвай баян байгальтан эзэн хүн шиг сэлгүүцэж агаар усны тунгалагтан эрүүл чирэг өсцөгөөж алтан талыг алдалсан уртын дуган зохиоч аюул тэвэрхийг далдалсан урдын түүхэн бүтээж аран залуулан галын шаширлаж байгаад үл шиг асан дүрлжсэн сэтгэлтэй нүүдл чомгийг дууссан уу? 10 барааны газраас урандах мордын туурай алдлан тавих сумны оноо дуудах суурай агар замдан гашлагнаас няслах сумны ухай асрын өмнө дэвх хүчтэй бүхэн уншин халаглын битээ хорших хончин бүсгэн хоолой айргийн сүнгийн дэргдэх хаадан бэг сонссон уу? Үгүй үстэй бомбарцсан минь үе цагийн шуурганд чичрэн дагчин эргэж өхрүүний дунд чихнэн хэнгэрэг хагарч үйлмэн ихтэй Европын үгэнд хаяа хууртаж хүсрэн дэгдэх пуужингийн үнсэнд хаяа булуулж үйлийн үртэй бөмбөрцөг минь эргэж хөргөж байна уу та? Тэгвэл Монголын тухай сонс тэр чинь энд байна. Тэнгэрхэн талаас нь нургаж төрсөн тэнэгхэн хүн шүлэгдэх гэж байна сонс. Ард түмэн түүх хоёрон алтанхан өлгийн нутагаан алдар шуулан магтах гэж алг өрн болж төрлөө би. Солгой буруугүүдээр төрөй барьдаг цуурхал, сонин сурвалжлагч бүхний үүдс магтдаг үгс, сохор улаан зоосны ч үнэгүй байхад бид саатан жигтэй мордорон тэнгис далай хараач, сонин бүсгтэй тугаран дайн дэлхийг сэрэж, санганы соёо хэлбэрт эвэр номан гайхуулсан юм. Очмон тэр номны хөвч
хүчийг хэмжиж, холын холд тусах сум юуг нь шинжиж. Хойторны мэрэгэн цалбуурн Циалковский 20 хэдэн жилийн цуут ажиллаан үлдээж холбоот Орос улс тэрний гэрээслийн биелүүлж хотол дэлхий даяар Гагарин хүүгэн амандуулсан. Монгол гэж байсан ч юм уу? Байгаа ч юм уу? Байх ч юм уу гэж баруунах ярьдаг ойлгодог. Тэгвэл тэр Монгол гэдэг чинь байсан юм. Байгаа юм байлгах гэж бид байгуулсан юм. Байгуулахаар барахгүй багтуулсан юм. Байх тамбаргийн таамар биш. Баатрууд байсан. Баатруудыг таамар мэдхүү. Нар салхин донгосон нүүдэлчин омгийн зураанаас нас залуу баатрууд модон дүүжин төрнөж нанхаад улсын хэрэмийг өдтэй сумшиг давж навчин хэлбэр цумаар үрэн дорныг зөөж 8 төмнөс илүүртэй хөлөг онгоц тархалаад наран улсын хэлрүү сэлж явсан түүхтэй алтан шармал тоногтой зандан судалд малаж 10 цагаан хуруудан очир алмаз гадалзуулсан арабын шаахын өмнө дэлхий бүхэлдэж байхад арьсан цамцан дээрэн булган дээл бөхтөрч аригл бэтрүүн гартан элдэн бэрүүл атгаад амчин малчны баатаргүй арчаад өнгөрсөн түүхтэй 800-ны өмнөх сууд Монгол хүн тэр нарийн ширэн гөлмөн дээр гамдрож ийж намхан чирэг мөрдийн хурд элэн дээр бүхийж наран шингэх төг рүү суран бугуулж шидэж намтар түүхтэй Парисын алтан цамхыг уургалж найс цааш нь дангуулан татж явсан удаатай засгийн сур гэдгийг дэлхийд ойлгосон зарлиг тушаал гэдгийг Европт ухаарсан загсагтай хэрлэнгийн замган татагдсан сэлэм зархай хотын элдийг хуг захахыг үзсэн. Залуу атар тэмүүжийн сансан санаа тэгж замбуу төвийн элгэн дээр хүн чулуулж үлдсэн. Монгол ингэж морьтойгон, мумтайган, хөшөөтэйгөн, чулуутайган, хөндшгүй тэр эргтэйгэн, хөдөлшгүй бас зоригтойгон хүчин дэлхий дээр хөл дээрэн баттагч үлдсэн. Автомент шиг огтой худалдаж, Орос орн шиг нийслэн галдуулж тэртэйгээ Америк шиг тэнгүүдийг дөрхөрчтэйг төгсөөгөө бид. Утан дунд чимэртэйгээ явж, усан дундч хувцастайгаан сууж, ууж идэхтэнч, дуулахтайгаан байж, унтаж нойрсохтонч хуйгтайгаан хэвтэж өөрийнхөө эрхийг өөрсдөө өдтэй сумаар харваж олсон юм. Өөрсдийнхөө гүрнийг өөрсдөө өдөр шөнөгүй хайрлан сагсан. Их гүрний үлдэцээр чөлөөний дуун төрж их захгүй үе олон их хүүхчиг тонгочж байна. Цагаанбарлаг улаан туг сардмал зам гүр цамхаг цахилгаан хүч нүүрс тарай цаас харанда буур цоор автобус такси онгоцч гэх шиг хараажаач тон киноч гэх шиг адгийн наацхан уруулын будаг алаг цам зэрэн өмдөр гоёлооч Монгол гэртэрсэн яруу наригч морин турааныхан айлгхан төвөргөн эцэг бүгдийн нэрийг дурсах эрх мэтлгүй гадчигдаж байна. Оросрон Петр хааныг амгурхан магтаж Москваг шатааж дууссан Наполеоны мөнхийн амдрыг дуулж байна. Дэлхий дахнаран дээдсийн соёлыг устгасан. Дээрэмчин Испани үлдэгдэл Кубыг өнөөдөр магтаж байна. Альпийг давж Европ руу атаклаж байсан Суворовыг алдар хүндийн хуудсанд алтан үсгээр бичиж байна. Алдар хүндийн хуудсанд алтан үсгээр бичиж байна. Тэгвэл бид яагаад тэмүүжнийг дурсгал битгий хэл эцсийн эцэст хүлэгмөр онч энхрэлэн дуулах эрх мэтлгүй болов. Дэлхий дахны түүхэнд төрийн рүү босгосон дэглэм сай тэсэргийн төмрийг нэг үсгсэн тэргүүн жанжин Чингисийн мэндэл төрсөн газар тэмүүжин хасрах хоёрын тоглож ирсэн нутаг дэлүүн болдгийг оролсон онны усан ширгэнгүй байна. Дээд судман орлсон овг үндсэн устаагүй байна. Устаагүй тэр үндсийн үрэн болсон би. Ураг сайхан Монголынхан алдар түүхэрийг уур бахархал хоёроор хөлчүүрэнхэн дуулж байна. Улаанбас дүрт малгайтай цагдаа нарын дундаас
Удам хойчийн үрстэй Монгол сэтгэлээрэн хүрэх гэж уушигныхан 3 футсын дасартал би дуулнаа. Магтан дуулж байгаа миний сайхан Монгол. Манд тугаагаар дүрсэн улаалаоцсон дээр байхгүй. Манхай хөндөр барилгын цагаан танкнд байхгүй. Машин тэрэг хөлгөлсөн балтан дотор байхгүй. Маяг ихтэй хувцсан дөргөдөг бодмол толгойд байхгүй. Марш голдоо хөгжмөн дэргэх болбороо хөлөндж байхгүй. Үнэн хайран өгсөн миний сайхан Монгол. Өдийн наран гомярах. Халахын талд би. Үтсгэлэн га төгөлдөр Монгол тайланд би. Уйлцэг салхин дэрбэх өрхний осорт би. Үүрийн храмд сунцах уурганы үзүүрт би. Үсрэндэг төмөрний дэрвэн тууранд би. Энүүнийг би дуусгах гэж даргалын галын хажууд эсхий гэрийн зайд ангичин төрсөн. Аргалын гал төлсөн. Эсхий гэрийн дотор ийм агуух заншилтай өвөрмөц үндэстэн байдаг. Энэ бол Монгол. Энүүнээс хойш Монгол хэвээрэн мандаж байх болно. Гэтэл сонголбарын сонгуул үзэж бидэнд хамтгаа үзэгч олондоо баярлалаа. Манай хөтгөр үзэгч олондоо зөвлөгөө булангаараа үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр хүн өдөрт хэдэн цаг унтаж амрах ёстой юм болоо гэдэг зөвлөгөөг мэдээллийг та бүхэнд өгөх гэсэн байгаа. Тэгэхээр бүгд хамтдаа энэхүү мэдээллийг авцгаая.